асуудаг бол хүн гээд бид ингээд аваад үзэлтэй. Нэг юм гурван шинж үүдэг хэвээр. За мэдлэг. За мэдлэгийг бол хүн янз бүрийн байдлаар олж авч болно. Ихтэй сургууль суралцах. Аяас чадвартай хүмүүс богино хугацаанд мэдлэг олж авах ч юм тийм. За туршлага гэдэг юмыг бол хүн заавал биеэр туулж иж олж авдаг. Биеэр туулж иж. Хийж үзэж иж. Тодорхой цаг хугацааг зарцуулж иж. Туршлага сурдаг. За гурав дахь байх хэвээр хамгийн буюу суурь нь бол нөгөө ёс зүйч. Тэр ёс суртахуунгүй мэдлэг бол аюултай шүү дээ. Маш аюултай. Харвард төгссөн тусгаач Монгол улсад хэрэггүй шүү дээ. Бид нар цэцэг тавих юм бол маш гоё варс ав суурийг бэлдэж, хөршөрөөг бэлдэж байгаа гоё цэцэг тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээд хүний хүн болгыг өвлтөг суурь нь ёс суртахуун. Одоо монголчууд мэдлэгийг их хичээдэг шүү дээ. За миний хүүхд мэдлэгтэй л болж ивэл одоо бус намаалаа. Гэтэл ёс суртахуунгүй мэдлэг гэдэг чинь бусдад зориулахгүй тэр мэдлэгийг зөвхөн амин хувийн эрх ашиг зөвхөн нэг ялцсан одоо хүрээний эрх ашиг хангах юм бол улс орноос илүү хувийн эрх ашиг тийм ээ хамгийн аюултай юм бол ёс суртахуун байхгүй мэдлэг гэдэг нь тэрийг хүн төрлөختний эсрэг ашиглана улс орныхоо эсрэг ашиглана гэмт хэрэгт ашиглана. Тэгэхээр энэ суурийн ёс суртахуун гэдэг юмыг Монгол улс ерөнхий боловсролын тогтолцоо маш чухал тавьж өгөх хэрэгтэй зүйл. Хоёр дахь зүйл бол энэ ёс суртахуун гэдэг нь бол зөвхөн сургуулиар бий болдог зүйл биш. Гэр бүлийн орчинд бий болдог, нийгмийн орчинд бий болдог. Тэгээд бид нар одоо ингээл нэг хүүхэд болохоо байвал багшийг загнадаг нэг юм мод гарчлаа шүү дээ. Тэр чинь хүүхэд багштайгаа хамт байхаас гадна эцэг эхтэйгээ хамт байна шүү дээ. Өдөр тутмын эцэг харьцаа. Өнгөрсөн жилийн өмнө би нэг эмэгт өвтлээ. Өрөөндөө нь хоёул нэг ах уу өвтчихэв. Тэгэл яриаг нь сонслоо нэг сахиж байгаа нэг эмэгтэй сахиж байгаа. Яг зэрэгцээ өвчж байгаа чинь чихээ бүглэхгүй яриа сонсогдсон шүү дээ. За тэгсэн ах уу нийлэл арх туудаг ах уу. Арх их ууснасаа болоод ходоод цорцсон юм байна. Тэгээд одоо ихчийн төрсөн ихчийг нь хүүхэд ингэж сахиад байж байгаа. За тэгэл тэр юу эмэгтэй тэгж ах охины чинь дуудсан шүү гээл тэгж. За нөгөө ах тэгсэн чи юу гэсэн хэрэг юу утсан чамд байд юм уу гээл тэгж. Байд шүү дээ танд байдгүй юм аа байдаг болж. За тэгээд ярианаас би юу ойлгосон хэрэг нөгөө өвчтөе өвдөж байгаа ах хүү чинь охиноос тустай юм гэдэг одоо хүн ойлгочих. За тэгээд ямар ч юм мань хүний нэг охин нэрж нэг хоног сахих юм байна да гэж бодоод байдсан чинь би жоох охороо өнгөчлөг 12 өстэй 5 дугаар 6 дугаар юм. Жоох охороо аавгаа сахих гэж ирж байгаа. Тэгээд тэр охины утас нь аард байх тэр их хүн байна. Тэгээд охин нэг ууттай хоёр бишки CU-гээс авлаа гэдэг юм. Тэгээд нэг юм юу хийж байгаа. Тэгээд аав охин хоёрыг яриад сонсож иртлээ. За тэгээд аав охин яриад их. Аав ч нэг юм ярихгүй. Тэгээд охиных нь ярианаас ойлгож байна. За аав нь бид тустай амьд тодорхой. Охин эмэгтэй амьд тийм. Чингэлтэй эмэгтэй амьд. Ээж нь бас байдаг. Ээж нь хөлөө ажил. Ээжийг хаа ажилтгийг мэддэггүй юм. Ээж уурхад тоогооч хийдэг гэсэн. Нэг ичээ явсан сүүлийн хэдэн сар ирээгүй. Эмээгийн дансгүй мөнгө хийдэг. Тэр охин ярьж байгаа. Тэгээ үтсэнд ингээл охин гараа ингээл. Тэгсэн чинь CU-гээс аптекаас нэг юм хайлуулсан өөхөн тос авч сүүлийн тос. Аав би хүлээж туслая гэх ингээл. Нөгөө аавхаа гараа халааж байгаа хоёр хөлийн тослоо. Тэгэл ярьжсэн нөгөө охин нэг тэгж байна. Аава тантай өдөр болох хамт байдаг бол гоё. Би зүгээр л нэг л эвгүй болоо явцсан. Тэр охины мөрөөдөл нь аав ээжтэй хамт байх юмсан. Аав ээж нь хоёулаа амьдсан. Ямар шалтгаанаар тустай байдаг юм бэ мэдээж мэдэхгүй тийм ээ.
Хүний амьдралд юу их тохиолдох вэ? Хүүхэд бол идэж явахаар дутчихвол үргэлж амттай мэдээж чадахгүй. Өмсөж зүөхөр дутна. Үргэлж гоё ангийн өмсөж идэл чиглэлдэж чадахгүй. Харин хүүхдэд дутаж болохгүй юм бол эцэг. Өөрөөр хэлбэл гэр бүл. Тэгэхээр гэр бүл гэдэг бол ямар үн цэнтэй зүйл юм бэ гэдэг. Эндээс харж байгаа. Гэр бүлийн үнэт зүйл. Өөрөөр хэлбэл хүүхэд аав ээжтэйгээ элэг үтэн хайртай хүмүүстэйгээ Монгол үгэнд байдаг шүү дээ. Гэз сатгалан мөр үтэн амьдрна гэж. Гэз сатгалан мөр үтэн. Элэг үтэн амьдрах. Орох оронтой ойч хайртай гэж. Тэр бид нар хүүхдүүдийг багаас нь шунал татуулаад байна шүү. Яаж эдээр бие чимхээр эрдмэр бие чимж эдийн шунал татуулж. Тэгэл гойж гоодсон үнтэй утас барих мөрөөдөлтэй мөрөөдөл гэж идэг. А хүүхэд залуучууд нэг л юмдыг шуналтай байх хэрэгтэй. Үхэн хатан шунах хэрэгтэй. Тэр юу гэхээр сурч мэдхийг их хүсэж шуналт. Автах хэрэгтэй. Залуу хүн сурахад бол нэг л бэрхшээл үүдэл та залхуугийн бэрхшээл. Залхуугийн бэрхшээл. Одоо ингээл би одоо соёл урлагийн сургууль докторууд хичээл заадаг бас хэдэн жилийн өмнө соёс мобис гэдэг бакалаврууд баяр бас хичээл заадаг байсан. Даалгавар өгөхөөр семинар өгөхөөр хамгийн хялбар аргаар шийддэг. Хамгийн хялбар аргаар. Энэ Монгол гэр гэдэг хэд хэдэн номтой л даа. Тэгээ мобис нэг 2 жил гэрээр хичээл заасан. Тэгээд мобисийн номын санд очиод өөрийнхөө номнуудыг үзлээ л дээ. Өмнө номын санд одоо зам гэх юм уу зарцсан юм. Тэгсэн чинь нэг ч удаа уншлахад байгаагүй. Нэг ч удаа. Миний Монгол гэрч гэдэг юм уу, Монгол улсын доктор амраас номчтой хэд хэдэн ном мобисийн номын санд байдаг. Бид тэр сургууль муулж байгаа юм шүү. Тэгэхээр оюутнууд яадаг гэхээр багш юу хийхэд тэрийг л хийдэг болсон. Аюу тийм хайрцаг болсон. Тийм зохиогчтой тийм ном уншаад семинар хийгээд ирээрээ бол тэрийг л харна. Өөр ном хальж харах тийм сэтгэлгээ болсон. Бид нар оюутан байхдаа номын сан ороод каталог шүүдэг байсан. Миний энэ хичээлд ямар ном шаардлагатай одоо хэрэгтэй ном байна уу гэх каталог шүүгээл цаасан каталог. Тэгээд тэмдэглэж аваад. Тэгээд төв номын сан руу нэгнийгээ төрүүлээд явуул. Хичээл таслаач чамаг явуул. Очиж нөгөө ширээ авах гэж. Тэгээд очиход ширээ олдохгүй ш. Пиг дөрөв төв номын сан. Одоо нэг заримдаа сургуулийн номын сан гэхээр ээлхүүл тэмдэг ганц нэг оюутнууд суучихсан. Ийм эрэлт гэдэг юм байхгүй. Тэгээд хамгийн хэлбэр аргаар шийднэ гэдэг нь шууд цахим орчинд орлоо. Гэрийн өөрийнхөө номыг уншуулах гад Монгол гэр гэдэг ном байгаа. Эндээс ийм семинар хийгээд иргээд бидалт хийгээд иргээд ингэ явуулахаар нөгөө талаас чинь шууд интернет ухаж байгаа Монгол гэрийн тухай нэг мэдээлэл олж аваад тэрийг ядч хэвлэлдэг ч юм уу бичиж ирэхгүй шүү дээ. Гар утсан дээрээ барьж байгаа ингээд яриад ингээд семинарыг гаргалж байгаа. Өөрөөр хэлбэл ёс суртахуунд юу гэж үздэг вэ? Ёс зүйд юу гэж заадаг вэ? Хялбар аргаар олж авсан юм. Хялбар аргаар олж авсан мэдлэг юу ч вэ? Юус хүнд үлддэггүй. Хүнд үлдэхгүй. Тухайн үед багшийг буюу өөрийгөө ураал өнгөрсөн. Хэцүү бэрхийг туулж авсан мэдлэг бол хүнд үлдчихдэг. Энд нь үлдчихдэг. Би одоо саксовод яриандаа болоод өөрийгөө магтж байгаа юм шиг. Хэдэн жилийн өмнө нэг архивын дараагаар ажиллаж байгаа төрийн албан шалгалт өглөө. Би монгол хэл бичиг гэдгийг ямар ч бэлдэх шаардлага байсангүй. Яагаад гэвэл бакалаврын төвшин бүр ерөнхий боловсролын сургуулийн төвшин олоод авцсан миний мэдлэг ингээд надад үлдсэн. Яг тэр сүүлийн үеийн тэр нэг дөрмийн өөрчлөлтөд гарсан шүү дээ. Гариг гэдгийг гаг гэж бичнэ. Ийм мэдээ юм дээр нэг алдчих гадайснаас биш. Бусад юм дээр за тэгээд тэр нийгмийн эдийн засгийн мэдлэгийг битүү жоохон сэргээгээл болоо. За тэгээд хуулийг бол дагаж үзчих. Тэр хүнд бүр ингэ мэдлэг үлддэг. Хэцүү бэрхийг туулж авсан мэдлэг тэр юу гэдэг тэр болгон хүнд маш үр өгөөж үлдээдэг бол хялбар аргаар олж авсан юм бол тэгэл тухайн үедээ хэрэглэгдэл
дараа нь замхраал нутагдаад юу ч үлдэхгүй. Нөгөө ижигний чихэнд ус ийсэн ч адил тос ийсэн сэгсэрнэ гэдэг шиг тэгэл хэсэгхэн 10 минутын хэрэглээ болоод байна.